За өнөөдрийн одоо хилцүүлэг бол бид нэр үндэсний хэмжээнд анхудаа зохион байгуулж байгаа. Гол нь бол бид нэр эрүүл мэндийн одоо яамны дэргэдийн ёс зүйн хэлтэй хороонд ирж байгаа өргөдөл гомдол. За өргөдөл гомдлын ерөнхий одоо дотоод тэр агуулга бүтцийг ингээ ажиглаад үзэх юм бол дийлэнхтэй бол сүүлийн үеийн үед бол удирдлага ялангуяа эмнэлгийн мэргэжлүүдийн болоод эмнэлгийн удирдлагуудын хоорондох бас маргаан тэр талаарх гомдлууд бас нэлээд баггүй хувийг эзэлдэг. Нийтдээ жилдээ ирж байгаа өргөдлүүд бол улам нэмэгдээд байгаа. За тийм учраас бид нэр эмнэлгийн мэргэжилтнүүдийн дундах ёс зүйн асуудал, эмнэлгийн мэргэжилтүүдийн хариуцлага, цахилгаан батыг яаж сайжруулах вэ? Яаж эмчнэрийг эмнэлгийн мэргэжилтнүүдийг ёс зүйтэй байлгах вэ гэдэг талаас бол одоо бас анхаарах зайлшгүй шаардлагатай байна гэдэг үгнээс үндэсний хилцүүлгийг энэ удаа зохион байгуулж байна. За энэ хилцүүлэгт бол бид нэр зөвхөн өөрсдийнхөө дотоод салбараас гадна авилгалтай тэмцэх газар, хүний эрх үндэсний комисс, цагдаагийн ерөнхий газар, за боловсролын салбаруудыг ингээд салбарыг оролцуулсан ийм өргөн хэмжээний хилцүүлгийг хийж байна. За өнөөдрийн хилцүүлэл үндсэндээ 3 гол салбараар одоо зохион байгуулагдаж байгаа. Нэгдүгээр бол бид нэр хууль эрх зүйн орчин тийм ээ. Энэ нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудалтай хэрхэн холбогдох вэ гэдэг дээр хэд хэдэн чухал илтгэлүүд эзэгдэнэ. За дараа нь бол бид нэр эрүүл мэндийн байгууллага дотор буюу удирдах ажилтан тийм ээ, байгууллагын соёл, ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр гэсэн ийм 2 дахь гол хэсэг дээр бол нэлээд хэдэн илтгэлүүд хэлцэгдэж байгаа. За энэ 2 том бүлэг групп одоо илтгэлүүдийг хэлцсэний дараа бид нэр салбараараа бол хилцүүлгээс гарах зөвлөмж, уриалгыг боловсруулж гаргана. За үндсэндээ бол мэдээж нэг удаагийн хилцүүлгээр нэг удаагийн хурлаарч гэдэг юм уу тийм ээ, ёс зүйн асуудал юугүй ингээл нэгэн жиг тулаар шийдэгдэхгүй. Гэхдээ ямар ч байсан олон нийт эмнэлгийн мэргэжилтнүүд, эмч, байгууллагын удирдлагууд руу чиглэсэн ийм үндэсний хэмжээний томоохон үн цэнтэй ийм зөвлөмж гарах байхаа гэж ингэж бид нар найдаж байгаа. За өнөөдөр эрүүл мэндийн эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн зохион байгуулж байгаа энэ эмнэлгийн мэргэжилтний одоо ёс зүйн талаар үндэсний хэлэлцүүлэг бол өргөн хүрээтэй явагдаж байна. За хамгийн гол асуудал бол ерөөсөө энэ нийгмийн хүсэж байгаа ёс зүйтэй төрийн албыг хэрхэн бүрдүүлэх юм бэ? Тэр дотор эмнэлгийн мэргэжилтнүүд энэ ёс зүйн асуудалд ямар хувь нэмэртэй байх вэ гэдэг асуудлуудыг бол бас тойрч хэлэлцэж, за үр дүнд нь бол үндэсний хэмжээний юм зөвлөмжийг бол хөрвүүлэхэд оршиж байгаа. За гэхдээ хамгийн гол нь бол бид ёс зүйн талаар өнөөдөр ярихдаа төрийн албаагчид ёс зүйтэй байхыг шаардлагатай. Өнөөдөр ёс зүй гэдэг юу вэ гэдэг гол ухагтх нь зөв хэмжигдэхүйс томьёолж чадсан багс. Харин ингэж чадахгүйгээр хүнийг ямар нэгэн ёс зүйн дүрмээр тэр утгаан албаагчийн ажлаас салах хүртэл шийдэлтэй ийм ёс зүйн дүрмөнд үйлчилж байгаа шүү дээ. Ийм тодорхойгүй зүйлээр бол иргэдийг одоо тэр төрийн албаагчийг хэлмэгдүүлэх орчин цагийн хэлмэгдүүлэх нөхцөл бас бий болж болохгүй гэж. За хоёрдугаар ёс зүй гэдэг бол зөвхөн төрийн албаагчтай холбоотой асуудал биш. Төр одоо албаагчтай ёс зүйтэй байхыг шаарддаг хэдий ч за албаагчид маань өөрсдөө ёс зүйтэй орчинд ажиллах нөхцөлийг төр бүрдүүлж чадж гэнэ гэдэг асуудал байна. Бид ямар нэгэн зөрчлийг одоо шалгахдаа иргэн захиргааг шалгахдаа ямар нэгэн өмгөөллийн асуудал оролцуулж иргэний эрхийг зөрчихгүй байх, хэлмэгдүүлэхгүй байх те энэ бүх нөхцөлийг бүрдүүлж иж хүний зөрчлийг шалгадаг бол за өнөөдрийн ёс зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг бид нар яг тэр хүний эрхийг хангах, ялангуяа хууль эрх зүйн тусалцаа хүний одоо үндсэн хууль заасан одоо өөрийгөө өмгөөлөх энэ эрхүүдийг хангаж чадж байгаа гэдэг процесс маань. Хоёрдугаарт энэ ёс зүйн зөрчил гаргаж байгаа энэ асуудлыг олон нийтэд мэдээлэхдээ бид нар тухайн хүний эрх ашигыг хамгаалж чадахгүй. Монголчууд ярьдаг шүү дээ, нэр уурахаар яс угуур гэж. Гэтэл энэ бусад одоо хууль эрүүгийн хуульд гэмтрэгт одоо ингээд ял шийдэгдсэн асуудлыг хүртэл хувийн нууцд оруулж байгаа энэ үед ёс зүйн зөрчил гаргасан албаагчийн талаар нийтэд мэдээлэл гэсэн зохицуулт яваад. Энийг ирээдүйд одоо энэ чинь ёс зүйн зөрчил өөрөө нэг жилийн хугацаатай ингээд ёс зүйн зөрчигдөөгүй тооцогдоод явна гэж итэл тэр хүн дээр хаяглагадад олон нийтэд мэдээлсэн тэр ёс зүйн зөрчилтэй гэж байгаа зүйл эргээд тэр хүнийг дагаж явах уу? Энэ хүний одоо ирээдүйн одоо амьдралын баталгааны нэр хүндээс бид нар хэрхэн одоо хохирож учрахаас сэргийлж чадах вэ гэдэг энэ олон асуудлыг хөндөж байна. За тэгэхээр өнөөдөр манай эрүүл мэндийн салбарын хэмжээнд эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хариуцлага хэмээх үндэсний хилцүүлэг зохион байгуулагдаж байна. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбарын хувьд маш олон тулгымцсан асуудлууд байдаг. За үүний нэг нь ёс зүйн асуудал.
Өөрөөр хэлбэл байгууллагын соёлыг бүрдүүлэхийн тулд эмнэлгийн мэрэгжилтэн бүр ёс зүйн хэм хэмжээгээ сахидаг, за мөрддөг, үүнээс гадна хариуцлагатай ажиллах ийм шаардлагууд тавигддаг. За нөгөө талаасаа иргэд маань эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ хүндэтгэлтэй, соёлтой харилцаж эмнэлгийн мэрэгжилтэн үйлчлүүлэгчийн хоорондын итгэлцлийг бий болгоход одоо ямар хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа, за үүнийг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг асуудлуудыг бид бүхэн өнөөдөр хэлцэж байна. За мөн манай салбарын хувьд бол одоо тулгамдаад байгаа ёс зүйн хүрээнд тулгамж байгаа асуудлын нэг нь удирдах ажилтны ёс зүйн асуудал бас байгаад байгаа. Тэгэхээр өнөөдрийн хэлцүүлгээр бид нэр хэд хэдэн асуудлуудыг хэлцэж байгаагаа одоо ингээд дуртахад нэгдүгürt нь удирдлагын манлайлал тий. За одоо доктортой байдал, ёс зүйтэй холбоотой асуудлаас гадна за багийн хамтын ажиллагаа, салбар дундын хамтын ажиллагааны одоо салбартуудын хамтын ажиллагаа хэрхэн яаж өргөжүүлэх вэ, сайжруулах вэ гэдэг талаас нь ёс зүйн хүрээнд авч хэлцэж байна. За мөн ёс зүйн одоо боловсролыг тасралтгүй болгох ажлуудыг салбарын хувьд төдийгүй одоо үндэсний хэмжээнд хэрхэн яаж анхаарч ажиллах вэ? Ялангуяа ёс зүйн асуудал бол зөвхөн одоо мэрэгжилтэн гэдэг үгнээсээ биш. Энэ бол одоо бүр цэцэрлэгээс нь эхлээ цэвэр боловсрлоос эхлээд хамаатай байдаг учраас бүх шатны боловсролын байгууллагууд маань ёс зүйн асуудлуудыг хэрхэн яаж одоо авч сайжруулах вэ? Бие хүн болгож буюу Монгол хүн, зөв хүн болгож төлөвшүүлэх вэ гэдэг асуудыг мөн өнөөдрийн хурлаар хэлсэн. За эрх зүйн шинжилтийг манай салбарын хувьд бол зайлшгүй одоо хийх шаардлага нөхцөл байдал тулгараад байгаа. Учир нь төрийн албаагчийн ёс зүйн тухай хууль батлагдсантай холбоотой тухайн хуульд нийцүүлэн бид нэр эрх зүйн шинжилтүүдийг хийж байгаа. За тэр дундаа эмнэлгийн мэрэгжилтний хамгаалах тий. За эрх ашгийг нь одоо хамгаалах энэ асуудлуудыг мөн одоо хөндөг хэлэлцэн. За мөн санхүүгийн асуудлуудыг бас одоо санхүүгийн асуудлууд яригдж байна. Ялангуяа манай одоо ёс зүйн хороодын маань салбар хороо, хэсгийн хороо, хяналтын хороодын маань гишүүдийн урамшууллын асуудал за мөн үйл ажиллагаа зохион байгуулахад төсөв суугдах одоо шаардлагатай байгаад байдаг тийм. Гэтэл ийм одоо асуудал байдгүйтэй холбоотой аливаа нэгэн ажил маань доголдох ийм асуудал гардаг. Тэгэхээр энэ санхүүгийн асуудал бас өнөөдрийн энэ хурлаар хэлцүүлгээр одоо бас хэлцэж зөвлөмж гаргах ийм одоо юутай зорилготой ажиллаж байна да. За манай салбарт ирж байгаа өргөдөл гомдлыг бүтцийг одоо аваад үзэх юм бол эмнэлгийн мэрэгжилтэн өөр хоорондын харилцаатай буюу удирдах ажилтнтай холбоотой өргөдөл гомдол одоо дийлэх хувийг сүүлийн жилүүдэд эзэлдэг болсон. За энэ маань яг ямар шалтгаантай вэ гэхээр улс төрийн томилгоотой удирдах ажилтны ирэхээр байгууллагын соёлд одоо шууд нөлөөлт юм байна гэдэг нь харагдсан. Тэгээ энэ үднээсээ бид бүхэн удирдах ажилтныг доктор сууршилтай ялангуяа эрүүл мэндийн салбар бол тий удирдлага нь доктортой байж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа хангалтанд удирдлага өөрөө үлгэрлэгч, манлайлагч ёс зүйтэй байж тухайн байгууллагын ажилчид маань тухайн одоо нөгөө юугаа удирдах ажилтнаа дагаж одоо мөн ялгаагүй ёс зүйн хэм хэмжээгээ мөрдөн ажиллана гэдэг ийм одоо байдлаар дүр зураг ажиглагдсан л да өргөдөл гомдлууд. Тэгэхээр манай салбарын хувьд ялцчгүй удирдах ажлын ёс зүйтэй холбоотой асуудал бол үнэхээр хөндөгдөж байгаа. Салбар бол өөрөө маш онцлог салбар байгаа. Бид нар бол хувь хүний маш эмзэг мэдээлэлтэй харилцдаг. За дээрээс мэрэгжлийн ур чадвартай байхаас гадна бид нар өөрөө ёс зүйн хувьд маш ухамсартай. Тэгээ эмнэлгийн мэргэжлийнхаа ёс зүйн хэм хэмжээг бас дагаж мөрдөж маш хариуцлагатай байх юм салбар байдаг. Тэгээ бид нар үйлчлүүлэгчийн өмнөөс маш чухал шийдвэрүүдийг гаргадаг учраас бид нар ёс зүйн хувьд за эмнэлгийн мэргэжлийнхаа ёс зүйн хэм хэмжээний хувьд дээрээс нь бид нар төрийн албан хаагч гэдэг хувьд бол хууль одоо энэ эрх зүйн хэмжээнд яг таарсан ёс зүйтэй энэ ухаалаг шийдвэрийг бас гаргах нь зүй зохистой байгаад байгаа. Тэгэхээр бид нар энэ ёс зүйн зөрчлийн шалтгаан маань бас жил ирэх тусам сүүлийн одоо 20-26 оны байдлаар эрүүл мэндийн салбарт гарч байгаа энэ ёс зүйн зөрчлийн шалтгаан ёс зүйтэй холбоотой гарч байгаа энэ өргөдөл гомдлын тоол өссөн хандлагатай байгаа. Бид нар бас дагаад үүнийгээ дагаад бас соён гэрүүлэх чиглэлээр одоо сургалт иргэд рүү хандсан болон иргэдийн илүү эрх үүргийг таниулсан энэ чиглэлийн одоо сурталчилгааны ажлуудыг бас илүү урдуудынхаас илүү хийж гэн. За дээрэс нь бас бид нар эрүүл мэндийн яамны дээрх эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хяналтын хорооныхаа доогор байрлаж идэг. За эрүүл мэндийн байгууллагуудын дэргэд байдаг салбар болон хэсгийн хороодын гишүүдийг бас энэ тал руугаа илүү чадахжуулах юм сургалт
сургалтын хэрэгцээ шаардлагаас бидэнд байгаад байгаа. Тэгээ бид нар бол бас энэ бүсчилсэн байдлаар тухайн яг аймаг орон нутагт очиж яг газар дээр нь салбар болон хэсгийн орнуудынхаа гишүүдэд яг ажлын байран дээр нь бас нөгөө үргэлж хондлыг яг яаж зөв шийдвэрлэхийн үргэлж хондлыг шийдвэрлэхдээ бид нар яаж ёс зүйтэй зөв шийдвэр гаргахын гэдэг дээр илүү тулж ажиллаж дээрээс нь салбар хэсгийн орнуудын гишүүдийг чадваржуулахаас гадна нийт эмч эмнэлгийн мэрэгчлэнүүд рүү хандсан сургалтуудыг бас газар дээр нь зохион байгуулж байна. За дээрээс нь бас өнөөдөр бол энэ орон нутгаас 21 аймаг болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын салбар хэсгийн орнуудын гишүүдийг бас бид нар эрүүл мэндийн яамн дээрээ урьж бас танхимаар оролцуулах ийм хэлбэрүүдээр сургалтуудыг зохион байгуулж байна. За дээр нь бас авилгалтай тэнцэх газраас бид нар холбогдох яг энэ одоо соён гэгэрүүлэх үндэсний хөтөлбөр батлагдсандаа холбоотой бид нар энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор бас сургалтуудыг хамтран эрүүл мэндийн салбар маань зохион байгуулж байна. За яг бид нар эмнэлгийн мэрэгчлүүд маань гарч байгаа өргөдөл хондлоо ингээд хараад үзэхлээр гарч байгаа нийт өргөдөл хондлын дийлэн хувь нь болохоор эмч эмнэлгийн мэрэгчлүүдийн өөр хооронд үүсэж байгаа эс зүйтэй холбоотой гомдлууд их гараад идэг. За энэ дотроос дахиад наривчлаад аваад үзэх юм бол эмнэлгийн мэрэгчлэн удирдлага хооронд удирдах түвшний одоо удирдлагуудтай холбоотой өргөдөл хондлоос нэлээдгүй хувийг эзэлж байна. За энэ нь болохоор бид нар бас энийгээ бас тооцоолж үзгээд одоо манай 900 хяналтын орноос яг 900 тэр энэ зөрчил их гараад байгаа тэр эрслээ бид нар тодорхойлох гээд эрслийн үнэлгээний аргачлал боловсруулад одоо өнөөдрийн хилцүүлгээс бас энэ дээр бид нар санал аваад авах гэж байна. Зөрчил гаргаагүй түрүүчийн үйл ажиллагаанаас үйл ажиллагаа доошоо орчоогүй тийм үү? Итгэмжлэлийн хэмжээнд тэр стандартын хэмжээ ажиллаж байгаа магадлан хүчээр эрүүл мэндийн байгууллага дээр очих дээр юу гэдгийг вэ шүү дээ. Энэ зөвлөлөөс илүү удирдлагуудыг дарамтлагдаг өгөхгүй гэдэг шинжээчийн дүгнэлтийг тэр батлаас нь шинжээчийн дүгнэлт 25% байсан. Босton тэр 80%, 90% шинжээчийн тавьж байгаа тэрний үнэлгээ байна. Тэр хөв байна. Тэргээр шийд. Үнэлгээр бааргүй хэн байна гэж шинжээч өөрөө амлаад өгдөг. Тэр учраас бид энэ магийн 2-оос 3 удаа тэр байгууллагад жил болгон очдог, хамтарч ажилладаг, хамтын ажиллагаа өргөнүүлдэг, сургалтаа хийдэг, хамтын уялдаа олох хэн нэгэн дараг орж исэн зөвшөөрлөөр нүүрэн дээр тэнцэн тэнцэхгүй тодорхой хийх гэж байна. Зөвшөөрлөө авах гэж байна. Энэ юу болж байна? Энэ ашигласан нөхөд нөөдрийн ёс зүй